индукцийн үзэгдлийг сорон зай оронд хөдөлж буй дамжуулагчийг ашиглан судлах ажлыг тайлбарлая. За энэ ажил хэрэглэгдэх багчин тогтмол гүйдлийн үүсгүүр индукцийн аппарат, за тэгшүүнцэг тэлбэртэй жааз, хурд хэмжигч, мультиметр, холбогч утаснууд байна. За ажлыг хэмжилтийг эхлүүлэхээс өмнө багч маань зөв холдсон хэсгийг шалгана. Ингийн тулд индукцийн аппарат маань тогтмол гүйдлийн үүсгүүртэй холбосон байна. Тэгшүүнцэгч жаазыг мультиметртэй холбосон байна. За ингээд мультиметрийг 2000 мВ тохиргоон дээр за хурд дэмжигч маань ассан байна. Тогтмол гүйдлийн үүсгүүрийг асаасан байна. За нэгдүгээр хүснэгтэнд хүчтлийг 4 вольт гэж. За тэгэхээр 4 вольтыг бид нар тогтмол гүйдлийн үүсгүүрээс гүйдлэхээр тогтмол гүйдлийн үүсгүүрээс 4 вольт хүчтэл өгье. За ингээд орооцын тоогоо 800 дээр энэ хоёр үзүүр дээр нь харуулна. За ингээд ажиллуулахад хурд дэмжигчээр хурд нь гарч ирнэ. За энэ дээр бид нар 22 мВ гэж зааж байгаа. За ингээ зогсооч. За хурд нь 210 см/сек. За үүнийг хурдыг 4 вольт дээр 210 см/сек м/сек руу шилжүүлнэ. Цахилгаан хөдлөгч хүчийг мультиметр дээрээс гарсан үедээ 22 мВ гэж заасан. Энийг энэ хоёр дээр бичиж аавна. За гэх мэтлэн 5, 6, 7, 8, 9, 10 вольтыг тогтмол гүйдлийн үүсгүүрээс өгөөд мультиметр дээрээс цахилгаан хөдлөгч хүч хурд дэмжигчээс хурдыг авна. За хоёрдугаар хүснэгтэн дээр 1600 орооцсон байна. За 1600 гэдэг бол 2 тавлаа нөгөө зах дээр тавлаа. За соронцсон жаазаа буцаагаад хурдыг. За 4 вольт дараа ингээ хурдыг хэмжээ. За ингээд энэ нэг нь хөвгт нь 43 мВ 44 хамгийн дээд хязгаартай өссөн залтыг авч явна. За хурд нь 208 см. За дараагийн удаа 2400 орооцсон тоо өгсөн байна. Тэгэхээр 2400 бол 2 захна. За ингээ бид нар юу 4 вольт дээр байгаа хурд дэмжигчээр хурдыг нэмжээ. За тэр мультиметр дээр хамгийн хотоо маань за 67 мВ заасан. Хурд нь 206. Гэх мэтлэн бид нар 4-өөс 10 вольтыг тогтмол гүйдлийн үүсгүүрээс өгөөд хурд болон цахилгаан хөдлөгч хүчийг хэмжиж авна.